Өнөөдөр Монгол эрийн хүний хүн чанар хүний хүмүүс нөгөө эрийн жудаг гэдэг зүйл байхгүй болсон л одоо миний хувьд бол одоо харамсч явд юм аа. Тэгээд учир нь өнөөдөр би эрүүгийн нэг шүүх хугацаанд хөргөчийн өмгөөлөгчөөр оролцох гэж байна. Энэ хэргийн хувьд нутаг нугын найзууд хар багаасаа жилдэн өсчөөд том болоод гэр бүлийн найзууд болчоод балга тагшимны ар дээр нэг нь нөгөөгөө зодож хүнд гэмтэлвч болсон. Үүний улмаас нөгөө найз нь бие дааж одоо хоол ундаж чадахгүй, бийж чадахгүй, явж чадахгүй, сэтгцэн өөрчлөлт орсон. Хүний одоо байнгын асрамжинд орсон. Ийм л одоо харамсалтай зүйл болж байгаа. Гэтэл найзаагаа ийм болгочоод түүнийг эдгэх тухай, эмчлүүлэх тухай асуудал огт нөгөө найз гэж бодож явсан тэр хүнд нь байхгүй. Өнөөдрийг хүртэл шүүх хурдан одоо болох хүртэл хугацаанд ямар нэгэн жил гарны хугацаанд эмчилгээний төлбөр болон мөнгө зөв өгөх тухай асуудал биш, харин би энийг үйлдээгүй нотлогдохгүй байна гэдэг байдлаар одоо өнөөдрийг хүрсэн байхгүй. Гэхдээ мэдээж тэр нөхрийг зодсон зогсон нэг харсан үтсэн гэлжтэй тэмч учраас одоо улсын яллагч энэ хүнийг буруутай гэж яллаад шүүхтэр аваад байлцсан. Ийм л асуудал. Шүүхтэр хэлсэн онойдсон зүгээр надтай энэний өмнө шүүх хурдан хойшлуулах гээд зогсож байхдаа ярьж байхдаа гин буруу дээр бол марахгүй би хүлээж ийнэ гэж хэлж байгаа. Тэгсээр нэ эмчилгээний төлбөрийг өгдөг, өгөх боломжгүй байхгүй гэж хэлж байгаа байхгүй. Энэ ч л өөрөө хамгийн муухай асуудал шүү дээ.